Бүрэн төгс аварга одоо эд сайхан барилж улсын зан Сүхбат 2 бас 4-5-ын даваанд хаяад тэр бас нийлээ хүмүүсийн сэтгэлд их хүрсэн шиг үлээ. Би ч өөрөө тэрнээс бас их нийлээ урам зориг бас хүч авсан л та. Тэгэл тэр бүх өргөнд болж байгаа тэр уухайн дуу хүмүүсийн ард түмний алга дашилтанд дунджаа. Тэгэхээр баг ингээд хөл газар хурж байгаа юм гэмээр л тогоонд харж байгаа юм чи баярлалаа л. Бүрэн төгс аврагтаа болохоор би бэлтгэл дээр л нэг 2 барилдаж ирсэн. Тэгэл өөрөө их том хүн. Тэгэл нэг бодсон юм хийсэн тий. Нэг 2 юм бодсон гарсаа тэгэл эхнийхээ л орсон. Бах барилдаж байгаа бүхэл хүн ер нь тооцоол за би хинтээ таарсан минь одоо эн чинь тим их хийн тэгнинг гэсэн төвлөгөөтэй бодолтой гаргана л та. Тим их хийн тэр барьц өгөхгүй тий тэгж л гарна. Амар сайхан ачин 6-гийн даваанд. Дунгалцсан. Тэ дунгалд бассан би гэсэн. Ерөөс хамгийн дөрөнд л дунгуйлд нэгээл ороод ирж байгаа юм чи. Тэгэл яалчгүй ахын дархан их бол дархан л байгаа юм чи. Тухайн өдөр бид гурав гэрээсээ гараад талбай дээр ирээд хүүхдэд тоглуулж байсан гоё сайхан дулаах өдрөөс 2 хүүхдэд тоглуулж байсан би. Тэгээ нөгөө зургатаараа бол угаасаа ханыхаа билэн сайн үзэж чаддгүй юм би. Дэвжиж хэмээс харчдаг байхгүй. За одоо тэрнтэй даарсан байна. Одоо тэгж барилж байгаа байна. Тэд давсан байна гэд хараадсан байхгүй. За тэгээ барилж байгаа учраас дэвжээс харчаа. За барилдаж байгаа юм чи одоо энэ залгаад болж байгаа нүгэ сандраагаад явах би өөрөө тайван байлгаа. Дэвжээс харчаад би талбай дээр хүлээгээд 2 хүүхд байгаа байжсэн. Тэгээ талбай дээр бид 4 уулзалтаад маш их гоё санагдаж байна ч улсын аварга хүнийг давцсан. Тэгээд цааш маш урам зориг авсан. Маш их бахархсан. Ингэж л барилдаж явах хэвээр ийм нөөц боловч байгаа одоо л гаргаж чана гэж би харсан. Энээс илүү нөөц боломж байгаа. Манай хүнд л байгаа тийм төрмөл гэж би боддог. 2017 онд би тэр шиг анх танилцаад нутгийнхаа дүүтэй нутгатаа нэг наадамд хамт явж гоод манай нутгийн дүү нэг ийм ихч байна. Би надад зургийг харуулж ирсэн. Тэгээд зургийг үзсэн чинь нүдэн дулаахан сайхан эмэгтэй ухаар нь би Facebook-ийн өгчгөө гэдэг PC-ийн аваа чат хичээл. Тэгээ би тэр анх танилцчихсан да. Тэгээ тэрнээс хойш би тэр чатлж ярьдаг байж гоод манай хүний ажилдаа орох хугацаанд дуусаад тэгээд хөдөөнөөс хотод орж ирээд би тэгээд нэг өдөр ярилцж гоод уулзсан. Анх уулзаад хоёул хүрээл явахаар тохирол хүрээл явсан байхгүй. Хүрээл дээр очиод хүрээлэн дээр зогссон чинь манай машин дээр зогсож байгаа ингээд том тоогоот ааруул гаргаж ирээд. За энэ ааруулаас ингээ амар том тоогоот ааруул. Тэр надад айгүй гоё санагдаад. Тэгээ хоёулаа хүрээлэлөө явж орж кофе уугаад байжснаа. Хүн чи арай өөр нэг гоё надад цүнхээ бариулаач гэдэг чинь манад ихгүй. Чи надад цүнхээ өгөх юм уу гэ. Тэр айгүй надад гоё тийм хээгүү гүндүүгүү залуу шиг санагдсан. Хөдөөнөөс л ах ихчид эднэр нөгөө цагаан эдэ өгч явуулахгүй юу? Тэрийгээ досч аваад бас гэр мөртэй авч чадаагүй байж гол тэгээд яг хүнтэй уулзсан чинь Монгол яс нэг цагаан эдэ амсуул гэж бодвол тэр өвдөж би бас нэг юм бодоагүй тгсгээгээл өгсөл тэр нэг сэтгэлд төрсэн шиг лээ. Тэр маш том тоогоо. Тэгээ тэр тоогоо битэрт өвлөгдөд ирсэн байгаа. Манай ханы аав ээж хоёрынх нь хэрэгэлдэг байсан тоогоо. Одоо маш амар том тоогоо дүүр азаагаа гэдэг. 2018 оноос би тэр ер нь хамтран амьдраад тэгээ 20 онд охинтой болоод 23 онд сүү гараад одоо ингээд дөрүүлээ. 2 хүүхдээ аав ээж бол одоо амьдраад явж байна. Ерөнхийдөө бүхнийг эргээ болно доо ер нь боддог байсан байхгүй. Тэгээд тэрийг ингээд нөгөө цаастай дэвтэр дээр бичдэг байсан байхгүй. Одоо тэдэн да тийм би ерөнхийдөө тийм бүхэнтэй суунаа гэд. Тэгээ яг би сайхан бүх залуутай уулзсан. Тэгээд маш хүндэлж хайрлж дээдэлдэг. Бүхэнтэй суувал ингээд нэг зүгээр л ингээд сайхан одоо барилдаал нэр хүнд гаргаал явж байдаг гэж би бодчихсон. Тэгэхээр үгүй миний бас өөрөө маш их оролцоо хэрэгтэй. Арын маш сайн дааж байгаа хэрэгтэй. Тэр амар амгалан сайхан барилдахад нь ардаа санаа зовхгүй, татлаа тутлаа ихгүй, бэлтгэлээ 100 анхаардахад нь анхааруулах хэрэгтэй. Би ч болохоор аавын тал ээжийн тал болохоор хоёулаа хэрэн бүхий удамтай. Манай ээж болохоор өөрөө 30 усын хүн байдгийг. Аав болохоор өөрөө Баян онгорын богдын хүн. Манай аавын тал ч одоо Шарын Нацагдорж гэж аймгийн арслан хүн байсан. Манай төрсөн ах хүртэл сумын зам Баатар сүрэн гээд одоо сумдаа сайхан барилддаг байсан. Багаас нь л яг нөгөө нутгийнхаа намаа нэг бүх болсон л гэж яриад байдаг байсан. Би ч одоо багтаа их том төрсөн л дөө. Дээр 2 ихчтэй айлын баг хүүхэд 5 ээлийг зүү төрж байлаа. Тэгэл манай Чулуунбат гэж айлд том бүх хүүхэд бүх гарлаа гэж нутаг усаараа шуурдаг байсан гэсэн. Би тэгээд 2012 он болтол ирнэ.
ерөөсө бүх гэхээр юм л ер нь яг мэддэг тэгсэн ер нь өөрөө ерөөсө ам тийм наадамд барилддаг. Тийм хөвгт байжгаад тэгээд 2012 оноос чинь би ер нь тасралтгүй бэлтгэл сургалт хийгээд 13 онд сумын зам болоод 15 онд сумдаа батлаад тэгээд аймагт очиж аймгийн начин болж байсан. Тэгээ 15 оноос 18 он хүртэл бүх спортоос ер нь жоохон дэрсэн. 15 онд би одоо шүүгэн шүдэр байгууллагт ажилд ороод тэгэл тэнд чинь яг нэг ажиллаа хийдэг гэсэн байхгүй юу. Тэгээд тэнд чинь нөгөө шүүгэн шүдэр байгууллагт ажиллахаар чинь ямар ч бэлтгэл их цаг зав гарахгүй бас хүнд хэцүү нөхцөлтэй. Тэгээд тэндээсээ болоод ингээд бэлтгэл сургалтаасаа ер нь өөрөө жоохон дэрсэн. Тэгээд цаг хугацааг хур харавсан сум шиг л гэмтгэл баг 3 жил болсон байсан та. Тэгээд ер нь за ер нь бөхөө ер нь баг болдго юм бо гэсэн бодолтой. Одоо ингээ 3 жил бэлтгэл сургалт хийгээгүй юм чинь. За ингээ болио бэлээ. Тэр үед одоо шантарх үеиг л нэг тэр үе л байна. Яг нөгөө бэлтгэл сургалт хийхэд дэмжлэг тусалцаа байхгүй, ажил төрлөө хийдэг. Одоо ч тэгээ бүх ч бас дэмжлэг тусалцаа их орно. Тийм болохоор яг дэмжлээд туслаад ингээ сайхан бүх юм асуудалгүй гэдэг зөвхөн бэлтгэл сургалтандаа 100% анхаарал явах тийм нөхцөл байхгүйсэн болохоор бас жоохон миний бодол тиймэрхүү за болио гэсэн бодол бас орж ирсэн юм л гэж боддөг. Би ч нэг баг хөвгтэй гаргацсан 2 ялах хөвгттэй. Тэгээд манай нөхөрчин болохоор 100% бэлтгэл сургалт руу анхаарах хэрэгтэй байдаг. Бас гэр орондоо цаг зав гард зарцуулах хэрэгтэй бас байгаад байдаг. Би ч нөмөд төрсэн байсан болохоор тэгээд би угаасаа анхнаасаа би нэг сонгосон. Би бүхэнтэй суугаад одоо юм чи би энэ зам бөхөр барилдуулах амжилт гаргаж нутаг ус аав ээжийнхээ нэрийг гаргуулах хэвээр чи чадах хэвээр чадна гэсэн өөртөө тийм итгэлийг өссөн. Барилдаа мөрийн ер нь үзхийг маш хичээдэг. Гэтэ ер нь ингээд сандраад яг ингээд үзэж чаддгүй. Наадам болгонд ер нь хамт байдаг. Нутгийнхаа болон ойрхон сумдынхаа наадамаар ингээд гэр бүлэрээ цуг явдаг. Том тийм зорилго тавьсан зорилттой барилдаанууд бол манай он ганцаараа явчихдаг. Хамгийн баярсан 2022 онд аймгийн зан цолоход маш их баярлсан. Бид тэр нэг ажлаас нь гарчаад төдийл нэг сайн амжилт гарахгүй гадсан байхгүй юу. Тэгээд 22 онд аймгийн зам болоход маш их баярлжсэн. Тэгээд үзүүр түрүүнд дүрлтгийг ингээ харчаад бүр ингээд яг арслан болох гээд байна санагдаад бүр үзэж чадахгүй. Тэгэл амар сандраал нэг ааварган залгал манай хониндоо явчихсан. Би гэрт төвхтэй гажсан. Ааварган залгал дашаа ингээ үзүүр түрүүнд үлчлээ. Одоо ингээ заан болцод арслан болох гээд байна. Ингээд тэгэл ярьж байгаа л тэгэл үзэж чадахгүй ингээд болоод үзэж байлаасан ч хүмүүс заан болсон байсан. Тэгээд тухайд маш их баярлжсэн. Тэр наадам маш гоё санагдчихсан. Манай сумын наадам чинь болохоор яг Төвөн голын ховгон дээр яг тэр аймгийнхаа баяр наадам болдог шиг тийм гоё ширгэн дээр болдог байхгүй юу. Тэгээ яагаад сэтгэл санаа нэг гоё сумдаан байгаа юм шиг хүрээлэн гоё санагдаад байдаг байхгүй. Тэгээд тэн дээр чинь болохоор 2-5 онд болохоор одоо өнгөрдөг жил тэрний урд жил уржлан болсон аймаг арслан Батхтагтай таарад тэгээд 4-5 онд одоо аймаг арслан эд сайн барилж байна да. Чинбатын алтан гэрэлтэй таараа тэрийг даваад 5-5 онд одоо Монгол улсын начин Батамагнаа намайг амлаад тэгээ Батамагнааг хаяж цолоон батлаад тэгээ Батамагнаа маань 2 хоногийн дараа хурж ирээд улсын начин болцсон. Тийм сайхан наадам болсон та тэр жил 22 онд. Би заан цолтой Батамагнаа минь улсын начин цол хүртсэн. Бүр тунж начин болоод сэтгэл зүйд нь маш их анхаардаг. Манай хүн чинь ингээд барилдаа наадмууд төхөөд ирэхээр ингээд өөрөөгөө тусгаарлаад үг дуугүй чимээг болчдөг. Хүнтэй ерөөсөө ярьдаггүй. Ярихгүй ганц нэг мессеж өгчүүл чинь утсаар бас ярихдаггүй амар тийм тусгаарлцдаг өөрөөгөө. Тэгээд 22 оны анхны нөгөө Алтан цомын зохион байгуулахад нутгаан төлөөлөд орж исэн манай. Тэгэхэд зурагт олон лайвдар аягүй гарч исэн. Тэгээ хүмүүсийн сэтгэл тухайн үед жоох манай хүн төдийл сайн амжилт гаргаж чадаагүй байхгүй. Тэгэхэд хүмүүсийн нөгөө сэтгэл аягүй тийм комментууд нь жоох юм сөрөгдөг коммент аягүй ирж исэн. Тэгээд тэрүүн дээр ч маш их сэтгэлээр унаад наач бараг л ингээ одоо бараг болдог ч юм уу да тий. Энэ айгу би Алтан цомд гэж амжилт гарахгүй юм чи би цаашдаа барилдмаар байна гэд. Тэгэхээр нь би Алтан цом бол
яхаад үзэхдээ өмнө тэгээ бэртэлтэй байсан байхгүй манай. Алтан цамд орохоос өмнө тэгээ бэртэлсэн байсан. Хавиргаан гэдэг тухай бэртлээ сайн идгээгүй гэж бод заминаар нь орсон. Тэгээ заминаар нь орсон байхгүй. Тэгээд тэр бэртлээ идгээгүй байсан учраас амжилт сайн гаргаагүй. Тэгээд тэр тухайн үед аягүй эцгэлээр унаад тэгэхээр би бас дэмжиж чи чаднаа, боломж байгаа, нөөц байгаа. Энээс л ойл амжилт гарах хэрэгтэй. Ингээд ер нь сэтгэл зүгэн маш их дэмжиж хичээдэг. Спортоос одоо хүндлэл их ах цахаан дээдэлдэг тийм хүндлэл бас их тэгээд спорт шиг бас хүнийг их гоё тайван уужуу болгодгийг гэж боддгийг. Нэг төшөөрөхтэй бас нэг сайхан Монгол ирүүн бол их бас их суурин юм бол гэж боддгийг. Бахарх үе чинь бол их маш их олон шүү дээ. Амжилттай барилцсан үедээ тэгэл хүмүүс сайхан хүндлэн сайхан салсан зорьсонтой хүрээд явчих чаа. Ард түмнийхээ хайрын дунд бас бэлхий шүү дээ. Тэгэл энэ тэнтэл явж явах чинь нөгөө бүх тэр байна нэ тэр бас их сайхан мэдрэмжүүд бас өгдөг тий. Одоо бүх осондоо бол их баярлдгоо одоо. Ханыга торгон ногоон дэмжээнээрээ гараад барилдахад маш их сайхан тэр мэдрэмжийг авдаг. Тэгээ барилдаа сансан дурснаа гээд үзэгчдээсээ ингээд урмын алгадчихтай хаар маш их гоё санагддаг. Миний барилдааны онцлог болохоор тийм совдод дахимдах, тийм давхар хамгах, тиймэрхүү юм ихтэй. Тэгэл багш нарынхаа заасан мөхийг ингээд цааш нь өөрөө боловсруулад бас тийм ихнүүдээр их барилддаг. Гэр бүлэрээ цаг хугацаа бол маш ховор. Ер нь бараг л ховор. Бараг л байхгүй тий. Өглөө манай хүн ч болохоор ажиллаа хийдэг. Ажлынхаа хажуугаар бэлтгэлээ, тэрийг хажуугаар хамралтаа зохицуулах шаардлагатай байхгүй. Тэр нь гэртээ бол өглөө гараад бараг орой л ирдэг. Ер нь бараг ховор. Ганц нэг тийм өдрөө олдох юм бол бид агаарчлах юм гэр бүлэрээ цаг өнгөрдөг. Манай чинь тийм нэг дөлгөөхөн тайван байхгүй. Би болохоор тийм нэг жоохон төс тас хийсэн. Талтаа маш их дөлгөөхөн юм ингээд дандаа эргээр одоо болно бүтнээ чадна гэл тэгэл байждаг. Ерөөсөө тийм нэг тайван тал. Ер нь тайван. Тийм. Бодод төлөвлөсөн зүйл байлгүй л яах вэ? Тэгээ одоо тэрнийхэн төлөө л одоо бэлтгэл сургалтаа уламжийн бэлгээл чамбайруулаад сайжруулад одоо тийм зорилготой бэлтгэл сургалтаа хийж энэ. Нэлээд том зорилго тавьсан харин бүх рүүгээ анхаарч ирэхтэй. Одоо тэгээд ингээл баг багаар ингээд шатаар дэшээ явж л байна. Одоо баг багаас нь ингээд үр шимийг хүртээд тохоор за энэний оргилд ирнэ хүрх юм байна гэсэн. Ер нь тийм сэтгэл зүрхэл сэтгэл зүйтэй болсон. Хандаа тэгээд маш их баярлж явдаг шүү. Өшөөх амжилт гаргаа шүү. Нөөц байгаа, боломж байгаа. Бүгдийг хүснээ хийгээрээ амжилт хүсье гэж хэлье да. За Гарыг ч маш их бат сайн даанаа. Хоёр хүүхдийн минийж хайртай хандаа одоо хайртай шүү гэж хэлье да. Одоо тэгээд миний ар одоо ингээ бат байж идэгт. Одоо бүхний ард гэргий чинь бас их л ажил одоо гэрээ ажилладаг чинь бас чанга штэ. Тэгээ нэг нэргүй чирээ одоо хоёр хүүхдээ харна миний хоол ундыг хийн. Амжилт гарахад одоо хамт ингээд туулж байгаад баярлалдаг шүү л гэж хэлээ.